이 어두운 세상 등지고 나 전진하리라. 사랑의 빛 오늘 내 맘에 사랑의 빛 항상 있도다. 내가 주를 믿고 죄진 모습 마음속에 항상 그 빛이 있도다. 사랑의 빛
Библийн ишлэл уншия. Үйлс 3 дугаар бүлэг. Үйлс 3 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншия. Үйлс 3 дугаар бүлгийн 1-р ишлэлийг олсон бол би уншия. Петр Иоханнаар залбирлын цаг болох 9-р цагт сүм рүү явж байв. Төрөлхийн хазгаар нэгэн хүний хүмүүс авчран сүмийн үзэгдлэнт хэмээх даамн хаалганы дэргэд суулгаж тэр хүн өдөр бүр сүмд ирэхсдээс гуйлаг гуйдаг байжээ. Петр Иоханнарыг сүм рүү очиход тэр тэднээс гуйлаг гуйж эхлэв. Петр Иоханны хамт түүн рүү харц тогтоон нааша хар гэв. Тэднийг ямар нэг юм өгөх нь хэмээн гордон мөнөөхөн тэдэн рүү анхаарав. Харин Петр түнд надад алт мөнгө байхгүй. Харин өөртөө байгаагаа л би чамд өгье гэд Назарын Есүс Христийн нэрээр босоод явахтун хэмээн хэлээд баруун гараас нь барьж өндөлгсөнд түүний хөл шагаа тэр даруй хүч орж үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурхныг магтан тэдний хамт сүмд явж орлоо. Бурхныг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад сүмийн үзэгсэлэнт даамн хаалганы дэргэд гуйлаг гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж түүнд юу тохиолдсныг үзээд гайхаж хоцорсон байлаа. Энэ хүртэл уншия. Бид нар итгэлийн амьдралаар амьдрах үед Бурхны өмнө залбирч бас цуглаан хийдэг. Харин яг үнэндээ бид нар Бурхныг гараар барих боломжгүй, нүдээр харах боломжгүй байдаг учраас яг Бурхан гэж бодох юм бол нэг л тодорхой бус, нэг л ойлгомжгүй байх үе байдаг. Тийм болохоор ихэнх хүмүүс итгэлийн амьдралаар амьдрах үед өөрийн бодлыг дагаж амьдрах үе их байдаг. Харин бидний итгэдэг Бурхан бол ойлгомжгүй, тодорхой бус Бурхан биш. Үнэхээр тодорхой бид нар Библи уншиж Бурхантай уулзах юм бол Бурхан гарцаагүй амьд байгаа, бас хүч чадлаар ажилдаг мөн хүчит Бурхан гэдгийг мэдэх боломжтой болно. За яаж ч нэг харах юм бол хүмүүс нэг л Бурхан тодорхой бус юм аа гэж бодох боломжтой. Харин яг Бурханы ажиллаж байгааг харах юм бол тэр цагаас эхэлж урд нь бид нар өөрсдөө бидний амьдралыг удирддаг байсан бол би гэдэг хүн нь үнэхээр юу ч биш хүн болоод Бурханыг яг сэтгэлдээ хүлээж аваад миний бүх хүслээр шийдвэр гаргадаг байсан бол одоо бүх зүйлийг Бурханы шийдвэрийн дагуу хийдэг болж өөрчлөгдөнө. Би 1962 онд аврал авахаас өмнө миний хийдэг юмнууд бүгд бүтлгүйдээд үнэхээр болж байгаа юм байдаггүй байсан. Миний мэддэг юм бол баг байхгүйсэн боловч юуг мэдэж байсан бэ гэвэл миний бодлыг дагаж амьдрах юм бол би сүйрх юм байна гэдгийг мэддэг байсан. Тэгээд өөрийн бодлыг дагаж амьдрахгүй байгаад байсан чинь Бурханы үгийг дагдаг болоод Бурханы үгийг дагаж амьдрсан үед Бурхан миний амьдралд үнэхээр Бурханд итгэсэн үе болгон ажиллагаа хийж байгааг харахад үнэхээр гайхамшигтай байсан. Өнөөдөр бид нэр Үйлс 3 дугаар бүлэг дээр Петр даамн хаалганы дэргэд рүү явж байгаа тухай гарч байна. Пентекостийн өдөр Есүс тэнгэр рүү дээшээ гараад тэгээд уулзах болдог. Тэд нэр бүгдээрээ ариун сүнсээр дүүрэн байсан гэсэн байгаа. Тэгээд урд нь ерөөсөө болж байгаагүй зүйлүүд болдог. Израильд үнэхээр маш олон улсаас ирсэн үндэстэн хүмүүс байсан. Тэнд Галилийн хүмүүс байсан боловч тэд нэгэн өдрөөс эхлээд хайр хэллээр ярьж эхэлсэн. Тэрийг хараад хүмүүс бүгдээрээ гайхдаг. Петр ч гэсэн хараад гайхдаг. Яг үнэндээ гадаад хэл сурна гэдэг бол үнэхээр хэцүү үстэй тийм ээ. Харин ариун сүнсээр дүүрсэн байсан болохоор ингээд хайр хэлээр залбирж байгааг энд хэлж байгаа биш. Яг аль ч улсаас ирсэн хамаагүй тэр улсын хэлээр шууд ингэж хайр хэлээр гадаад улсын хэлээр ингэж ярьж байсан болохоор бүх хүмүүс гайхдаг. Энэ бол хүнээр дамжуулан болж байгаа зүйл биш юм аа. За тэрний дараа Петр даамн хаалганы дэргэд рүү явсан үед яг даамн хаалганд яг үзэгдлэн тэмээх даамн хаалга байгаа. Тэрний дэргэд төрөлхийн хазгаар нэгэн хүн гуйлаг гуйж байсан гэсэн байгаа. Петр тэр хүнийг хараад
Харин Петрийн дотор бол урд өмнө өөрөө өөртөө итгэж байсан тэр сэтгэлээс бусад өөр Бурхны сэтгэл орж ирээд Петрийг удирдсан байгаа. Тэр сэтгэлийг бид нар бол ариун сүнс гэж хэлдэг. За аврал авахаас өмнө бол бид нар нүгэл үлдчихсэн болохоор нүгэлтэй гэж одоо их нүгэлтэй хүн гэж л боддог байсан. Харин Библиэд байгаа энэ сайн мэдээг сонссноос хойш үнэхээр би өөрийгөө харах юм бол гин нүгэлтэй хүн гэдэг нь гарцаагүй үнэн. Харин Библиэд бол Есүсийн цусаар бид нарыг угаасан гэж тодорхой бичсэн байдаг. За миний бодол тийм ээ. Миний бодлоор бол би нүгэл үлдсэн болохоор нүгэлтэй хүмүүс. Харин Библиэд бол бидний нүгэл угаагдсан гэж бичигдсэн байгаа. Библийн үг зөв бидтэй бидний бодол буруу. Тийм болохоор бид нөр өөрсдийгөө зөвхт хүн гэж хэлж байгаа. За өдий хүртэл миний ертөнц гэж байгаа, Бурхны ертөнц гэж байгаа. Харин энэ хоёр ертөнц бол өөр зүйл. Харин урд нь бол үнэхээр өөрийгөө эзэн болгож, өөрийн шийдвэрийг дагаж, өөрийн бодлыг дагаж, өөрийн хүслийн дагуу амьдрсан. Зөвхөн хичээнгүй амьдрах юм бол болно гэж бодсон. Харин нэгэн өдөр яг Библийг уншсан үед юу олж ухаарсан бэ гэвэл миний ертөнцөөс өөр ертөнц байгааг мэдэх болсон. Иохан Библиэд би Иохан Библийн тухай маш их хэлсэн байгаа. Иохан Библиэд Самари эмэгтэй Есүстэй уулздаг. Есүс Самари эмэгтэйд энэ уснаас уугч дахиж цангахгүй. Харин миний өгөх ус мөнх амь ориглох булаг болно гэсэн байгаа. Урд нь миний бодож байгаагүй тийм гайхалтай үг байсан. Үгүй ямар ус гэхээр хизээж цангахгүй гэж. Тийм ус хаана үдий? Би бол ингэж бодохоор байсан. Харин Есүс бол миний өгөх уснаас уугч хинч хизээж цангахгүй. Самари эмэгтэй ингээд асуудаг тийм ээ. Харин Самари эмэгтэйгийн амьдрал нь үнэхээр хэцүү, бас 6 дахь нөхөртэй амьдарч байсан болохоор өөрийгөө зөвтгөх боломжгүй байсан. Тийм болохоор үнэхээр утгагүй үг шиг сонсогдсон боловч энэ надаас илүү дээр хүн учраас би энэ эзний үгийг нэг удаа сонсоод үзье. Тэгээд дараа нь юу гэдэг вэ? Эзэн тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус авахаар энд ирэх шаардлагагүй болно гэж хэлсэн байдаг. Есүстэй уулзсан үед яг хамгийн анх хийх ёстой ажил нь юу вэ гэвэл надад байсан тийм ээ. Өдий хүртэл бодож байсан миний бодол Бурхны үг бол өөр байдаг. Библиэд гарч байгаа би Есүсийн хэлж байгаа үг бүгд тийм байдаг. Галилей Кана найранд очсон үед дарс дутдаг тийм ээ. Тэнд 6 чулуун торхонд ус дүүргсэн үед тэр дүүргсэн усыг ахлагчд өгсөн үед тэр нь дарс байсан гэсэн. Бидний ухаанаар бол ерөөсөө итгэх боломжгүй үг байгаа. Харин энэ Есүс бол одоо ч байна уу, өнөөдөр ч байна уу, өчигдөр ч байна уу, хിവэрэ мөнхөд хിവэрэ байдаг гэсэн тийм ээ. Одоо Бурхан бидний сэтгэлийг удирдах байдаг. Сүм дээрээ цуглаан цуунгаа Бурханы үгийг сонсох үед, бас Библи унших үед, бас ариун сүнсний удирдамжийг авах үед надад байсан сэтгэлдээ огт өөр Бурханы үг ингэж сонсдог. Бурхан тийм үгийг бидэрт айлтаж байдаг. За эндээс бид нэр итгэлийн амьдралаар амьдардаг хүн болон итгэлийн амьдралаар амьдардаг хүний ялгаа нь юу вэ гэвэл үнэхээр сайн мэдээг сонсоод бүх юмыг өөртөө авсан ч гэсэн өөрийн бодол эзний үг гэж өөр өгдөгсөн тийм ээ. Харин энэ хоёрыг харуул нэг л замбраагүй байдаг болохоор за гэж өөрийн бодлыг дагдаг хүн байдаг. Өөрийн бодлыг дагдаг хүн бол итгэлийн амьдралаар амьдрч чадахгүй хүн гэсэн үг. Миний нүдээр бол ус боловч эзэн бол тэрийг дарс гэсэн. Харин тэр дарсыг ахлагчд өгсөн үед тэр нь дарс байсан гэсэн. За тэгвэл
Миний бодлоор бол тэр нь гарцаагүй ус боловч эзэн дарс гэх юм бол тэр нь дарс муу юм байна. Бид нэр ийм бодолтой ингэж итгэх ёстой байдаг. Өдний хүртэл миний бодож байсан бодолтой өөр юм биш дээ. Тэгээд Есүсийн үгийг дагаж итгэх юм бол эзэн өөр ажлаа хийдэг. 38 жил хүчтэй хүн ч гэсэн бос дэвсгэрээ аваад яв гэсэн тийм юм бол үнэхээр байж боломгүй үг байсан. Бүр 38 жил шүү. 3 жилч биш 38 жилийн турш хэвтэж байсан хүн. Би 38 жилийн турш хөлөө хичнээн босох гэж байсан ч гэсэн болохгүйсэн биз дээ. Харин бос дэвсгэрээ аваад яв гэж хэлж байна. Итгэлийн амьдрал бол сүмд ирээд цуглаанд суугаад залбирна гэдэг бол хэн ч хийж чадна тийм ээ. Итгэлийн амьдралаар амьдрах байгаа хүн ч гэсэн хийж чадна. Бас хамдыг ч гэсэн өргөх боломжтой. Энэ бол гадна талаар бол мэдээж үйлсээрээ хийх боломжтой зүйлүүд. Харин яг итгэлийн амьдралаар амьдрах үед ямар асуудал тулгардаг вэ гэвэл миний бодож байгаа бодол гэж байгаа. Бидний бодол бол байн махан биеийн дуур хүслийг хангах, мөнгө олох, мөнгө үрж ад жаргалтай амьдрах нэг иймэрхүү махан биеийн дуур хүслийг дагаж амьдрах амьдрал нь бидний бодол байгаа. Бидний бодол бол эзний үгтэй эрс өөр өдөг. Яг эндээс ихэнх хүмүүс жоох нэг даах юм бол болно штэ гэд ийм бодлыг ингэж өөрийн бодлыг жоохон ч гэсэн хүлээж авах юм бол итгэлийн амьдралаар амьдрч чадхай болждог. Тэгэж эзний үгийг нэг нэгээр туушж үзээл явах юм бол гарцаагүй яг бидний ухаанаар бол боломжгүй боловч эзний үгийг нэг нэгээр дагаад үзсэн юм бол эзэн өөр ажлаа хийдэг. Би ийм зүйлүүдийг маш олон удаа туушиж үзсэн. Библи уншаад байгаад үзэх юм бол Библиэд хэлж байгаа Бурхны ертөнц байгаа, миний бодож байгаа ертөнц байгаа. Ийм хоёр ертөнц байдаг. Тэгвэл миний бодож байгаа ертөнц бол үргэлж буруу, бас зовлонтой, хэцүү байдаг. Харин Бурхан бидний амьдрал боломжгүй юм шиг харагдсан боловч тэрийг боломжтой болгож явах юм бол үнэхээр гайхалтай, талархалтай байдаг. Би миний охин, миний хүүг өсгөх үед, хүмүүжүүлэх үед нэгэн өдөр би Бурхны өмнө залбирсан. Бурхан аваа. Миний хүү Янгүүгт бол 2 аав байгаа. Нэг нь Бурхан аав та, нэг нь би байна. Бурхан аваа. Би Янгүүгийг өсгөх. Нөгөө тэгвэр Бурхан Янгүүгийг өсгөх. Хэн нь миний хүүг илүү сайн өсгөх вэ? Гарцаагүй Бурхан та миний хүүг илүү сайн өсгөх чаднаа. Би Янгүүгийн аав гэсэн нэртэй л бай. Харин миний сэтгэл бол Янгүүгийн аав гэсэн эрхийг ингэж бууж өгөө. Бурханд та, Бурханд би хүүгээ даатгий. Та миний хүүгээр аваад миний хүүг удирдах өгөөрэй. Нэгэн өдөр би тэгэж эзний өмнө залбирсан. Эхэндээ бид нар залуудаа бол ингээ семинар болох юм бол би их нартайгээ байн хамт явдаг байсан. Зөвлөгөө өгөх ёстой хүн ч гэсэн байсан, бас эмэгтэй хүмүүс их байсан болохоор. Тэгэд гадаад улс руу явсан ч гэсэн, айл эсвэл хол газар руу явсан ч гэсэн охин хүүгээ гэртээ үлдээгээд явах их байдаг байсан. Тэр үед Пусаны семинар хийх үед ч гэсэн Өнсүг Янгүүг хоёрыг үлдээсэн. Харин нэгэн өдөр Өнсүгээс над руу захидал илгээсэн байсан. Ааваа та эзний ажлыг хийж байгаа мэдэж байна. Харин сатан ингэж ажиллаа хийгээд Янгүүгийн биеийн нүвдүүд байна. Тэгээд одоо миний дүү маш их зовёртой харагдаж байна. Харин одоо өөрийн нэг цаг болж байна. Харин бид нар Бурхны өмнө залбирсан. Харин ааваа одоо миний дүү унтаж байна. Битгий санаа зовоорой гэд ийм захиаг над руу явуулсан байсан. Би одоо тэр захиаг маш сайн сандаг. Өнсүг Янгүүг хоёр хамт байсан үед, хоёулахнаа байсан үед тэрвээ аав ээж нь хамт байсан бол тийм ээ. Миний хүүхдэд бол юунд санаа зовхгүй унтаад л байсан байх. Харин Өнсүг дүүгийн төлөө шүнжэнгөө залбирсан гэсэн. Харин шүнжэнгөө залбирсан үед
дүүн ингэж нам унтсан байгааг хараад үнэхээр их баярлсан да. Надад захиа бичсэн байсан. Тэрийг би маш сайн сандаг. Манай хүүхдүүдийг Бурхны гарт даатгснаас хойш ингэж харах юм бол Бурхан манай хүүхдүүдийг үнэхээр гайхалтайгаар өсгөж өгсөн. Миний хүү 26 настай дад цэрэгт орсон. Миний нэг таньдаг эрэгтэй итгэгч Ёнгугийн цэрэгт явах талаас жоохон туслах гээд байсан. Ёнгуг 26 настай жоохон настай болчлоо штэ. Одоо Ёнгугийг цэрэгт явуулахгүй нэг туслах юм уу гэж хэлж байсан. Тэрийг сонсоод ихэндээ баярлсан. Харин би тэр итгэгчд ингэж хэлсэн. Итгэгчээ, Ёнгугийн амьдралыг бол Бурхан удирдах байгаа. Та битгий тэгж хийгээрээ. Бурхан өөрөө л удирдана. Итгэгчээ хизээж та миний хүүгийн цэрэгт явах асуудал битгий оролцоорой гэсэн. Тэгээ Ёнгуг цэрэгт явах үед күн санд байгаа цэргийн газарт орох үед онцгой байдлын дарга маань цэргийн газар руу залгаад хэдэн сарын хэдний өдөр цэрэгт яг орж байгаа хүмүүсээс англиний шалгалт аваад тэндээс байранд орсон хүнд онцгой байдлын цэргийн газрын нарийн бичгийн ажилтнараар оруулнаа гэж хэлж байсан. Харин миний хүү англиний шалгалт 1-р байранд орсон. Ёнгуг тэр цагаас эхэлж онцгой байдлын цэргийн газрын нарийн бичгийн ажилтнаар ажиллахаар шийдвэр нь гарсан. Яг үүндээ тэр хэд миний хүү тэгэд цэрэгт оруулаагүй байсан бол том асуудал гарах байсан байх. Үнэхээр гайхалтай байсан Бурхны ажиллаж байгааг харахад. Тэгэд Ёнгуг яг тэр газарт бол 5 нарийн бичгийн ажилтан байсан. Харин яг миний хүү бол хамгийн доотлын ажилтан байсан болохоор ингээд цэргийн газар ингэж сайн шүн хянах ёстой. Харин яг дээдлийн нөгөө ажилтан байна. Японд байгаа хүнтэй англиар утсаар ярьсан байсан. Харин тэр мэдээллийн холбооны зэрэгт мэдэгдээд тэрийг мэдсэн дарга маань үнэхээр их ууралсан. Хэн миний утсаар Америкт байгаа Японд байгаа хүнтэй ингэж англиар ярьсан бэ гэсэн. Англиар ярьсан бэ гэж хэлсэн үед бүгдээрээ Ёнгуг руу заагаад тэгээ нөгөө дарга маань тэгвэл Ёнгугийг дууд гэсэн. Тэгэд чи яагаад миний утсаар англиар ярьсан гэсэн үгүй би яриаггүй. Чи одоо яагаад надад тудлаа яриад байгаа юм? Би чамайг хүнд сургалтын газар руу ингэж явуулна гэж хэлчихсэн. Тэгээ миний хүү болвол тийм хүнд цэргийн сургалттай газар руу ингэж явхаас аргагүй байсан. Харин яг миний хүү яг тийшээ явхаас өмнөх өдөр Ёнгуг амьдралдаа тэгж их залбирч байсан үе байхгүй байсан гэсэн. Харин миний хүү шүнжэнгөө залбирсан гэсэн. Тэгэд өглөө яг хүнд цэргийн газар руу явхаас өмнө дарагт одоо би явах гэж байна гэдэг мэдлэг ёслох гээд явсан үед тэрэд Ёнгуг чи нэрийн гэсэн утсаар яриаггүй гэж асуусан үед тийм ээ би нэрийн гэсэн утсаар яриаггүй. Чиний аав пастор тийм ээ? Тийм ээ. Чи аавын нэрээр чи тангарлаж чадах уу? Тийм ээ би тангарлаж чаднаа. Чи Бурханд итгэдэг үстэй тийм ээ? Чи Бурханы нэрээр би утсаар яриаггүй гэж тангарлаж чадах уу? Тийм ээ би тангарлаж чаднаа. Тэгээ тэнд байгаа 5 нарийн бичгийн даргаыг ажилтныг дуудаад чи Ёнгугийг утсаар ярьж харсан уу? Хараагүй гэсэн. Тэгвэл та нар яагаад Ёнгугийн утсаар ярьсан гэсэн бэ гэсүүд англиар ярьсан гэсэн болохоор тэгж ярьсан юм а гэсэн. Тэгээд тэнд ажилтдаг хүмүүс маань Ёнгуг нэрийн гэсэн утсаар яриаггүй наа гэд. Нарийн бичгийн ажилтан тэр үед хэн ч орж ирээгүй гэж хэлж байна. Нэрээ юу? Тэгвэл та нар яагаад хараачгүй бижиж Ёнгугийг утсаар ярьсан гэж хэлсэн гэд. Тэгээд миний хүү хүнд цэргийн алба руу ингэж яахгүй болсон. Миний хүү тэндээс үнэхээр над шиг хүн залбирсан ч гэсэн Бурхан сонсдсон биз дээ. Намайг ингэж хамгаалж өгсөн биз дээ гэдгийг үнэхээр ухаарсан. Ингэж хэрэг болох үе болгонд урд нь өөрийн зайл, өөрийн арга замыг л хэрэглэдэг байсан. Өөрийн бодлыг л дагдаг байсан. Харин Есүст итгэж үнэхээр Есүст найдсан үед, Есүст даатгсан үед эзэн ажлаа хийж байгааг хараад цаг хугацаа өнгөрөх тусам хүний аргаас ч илүү Есүсийн арга нь илүү дээр гэдгийг мэдэх болсон. Миний хүү тэндээс юу сурсан бэ? Цэргийн газраас 3 удаатай хүн байна. Чи хүн цэргийн алба руу яваарэ гэж шууд хэлэх юм бол явхаас аргагүй. Харин яг үндэ миний хүү хэн утсаар ярьсан мэдэж байсан. Харин
Ингэж энэ хүн утсаар ярьсан гэдгийг хэлэх юм бол тэр хүн айгүй их том ял аавн гэж мэдж байсан болохоор ерөөсөө яриаггүй байсан гэсэн. Тэгэд угаасаа тэнд байгаа хүмүүс бүгдээр мэдж байсан болохоор за Янгуга чи өөрөө утсаар ярьсан гэж хэлсэн гэд хэлчихье гэд тэгж хэлсэн гэсэн. Харин нэг талаас харах юм бол нөгөө утсаар ярьсан хүн нь Янгугт ингэж хор учруулж байгаа юм шиг харагдсан ч гэсэн яг үндэ Бурхан миний хүүг ингэж тусалж байгааг хажууд нь байгааг мэдрүүлэхийн тулд Бурхан ингэж ажиллаа хийсэн байсан. Үнэхээр би ч гэсэн пастораар амьдрах үед надад том жижиг асуудлууд гардаг. Бурхан амьд байхад яагаад ингэж байгаа юм болоо? Яагаад намайг ингэж эсэргүүцэж байгаа хүмүүс их байт юм болоо? Харин хүмүүсээ намайг эсэргүүцдэг хүмүүс л байдаг биш шүү. Эсэргүүцдэг хүмүүс байсан ч гэсэн миний хажуугаас ажиллаж байгаа Бурхан, надад тусалж байгаа Бурхан үнэхээр ил тод харагддаг. Урд нь эсэргүүцэж байгаа хүн байхгүй байсан үед бол тэрийг би сайн харж чадахгүй байсан. Харин үнэхээр хүмүүс намайг бүр буруутгаад, худлаа яриад, намайг бүр үнэхээр шоронд оруулах гээд байсан. Харин хэрэг гарах үе болгон дээр Бурхан нэгээр үнэхээр тусалж байсан. Миний талд Бурхан орж байсан. Тэгээд хүмүүс хуурамч мэдээлэл гаргасныг Бурхан ил гаргаж өгөөд намайг нүгэлгүй гэдгийг Бурхан ил тод харуулж өгсөн. Тусалж өгсөн. Ийм Бурхан байхад би яаж Бурхан найдахгүй амьдрах юм бэ? Ийм Бурхан байхад яаж би Бурханд харахгүй амьдрах юм бэ? Харин сайн мэдээ түгээч гэчээд хүмүүс Бурхан найдахгүйгээр өөрийн бодлыг дагаж зайл гаргаж байдаг. Хичнээн толгойтой байсан ч гэсэн бид нар яаж Бурханыг гүйцэх юм бэ тийм ээ? Мэдээж сатан ч гэсэн бидний бодлыг ялдаг. Харин Бурхан хамгийн хүчтэй нэгэн шүү дээ. Бурхан л биднийг хамгаалж өгч чаднаа. Бид нар 2017 онд CLP-г эхлүүлэх үед яаж энэ тоо гаргасныг сайн мэдэхгүй байна. Харин яг одоогоор 110,000 3,500 гаруй пасторууд манай сайн мэдээ сонсоод аврал авсан байгаа. Энэ удаа том библийн семинар хийх үед үнэхээр маш олон улсаас тэр улсын христийн шашны төлөөлөгч пасторууд маш их ирсэн. Тэр хүмүүс бидний тарааж байгаа сайн мэдээ сонсоод бүгдээрээ гайхсан. Бүр нэг ч удаа сонсож байгаагүй үг байна гэд бүгдээрээ гайхаж байсан. Тэгээд тэд нар гэрчлэл хийж байгааг сонсох юм бол үнэхээр гайхалтай гэрчлэл. За одоо бид нар өдий хүртэл өөртөө итгэж амьдарсан. Би бол хүн болохоор тийм ээ. Надаас илүү том нэг хүч намайг татсан үед бид нар бол бүдэрч унахаасаар аргагүй оловч. Бурханд итгэнэ гэдэг нь Бурхан бол энэ сансарах тургуйгаас хамгийн том болохоор сатанаас илүү том болохоор хин нэгэн намайг ингэж суйруулж чадах юм шиг харагдсан ч гэсэн Бурхан намайг хамгаалах юм бол Бурханы зөвшөөрлгүйгээр бол хинч намайг унгааж чадахгүй. Миний өмнө яг үүндээ маш олон асуудлууд байсан. Хэцүү нөхцөл байдал тулгарч байсан. Харин Бурхан нэг ч удаа намайг гадуурхаж байгаагүй. Тэр үе болгон намайг хамгаалж өгч байсан. Миний талд зогсож надад тусалж өгөөд намайг удирдах байгаа тэр амьдралыг үнэхээр би амьдралдаа маш олон удаа туурчид үзсэн. Бурхан надаас хамаагүй илүү эзтэй. Бурханы арга миний аргаас хамаагүй илүү эзтэй. Петр Галилег Кана тэр нуурд загас барьж байсан үед Есүстэй уулзаад 3 жилийн турш эзнээ дагаж эзнийг гайхамшиг хардаг. Харин нэгэн өдөр Есүс загалмайн дээр суулгаж нас ороод тэгээд тэнгэр рүү гардаг тийм ээ. Харин тэр үед Есүсийн шавнар цуглараад өөрөөсөө ингэж хуурал хийдэг яах вэ гэд. Харин Пентекостийн өдөр ариун сүнс буугаад тэдний дунд ариун сүнс буугаад урд өмнө нэг ч удаа байж байгаагүй сэтгэлтэй болдог. Хайр хүмүүсээ бид нар бүгдээрээ Есүсийн цусаар гэм нүглээс уучлагдсанаас хойш бид нарын ертөнцийг бол ойлгох боломжгүй яагаад вэ?
Үнэхээр бидний дэлхийгээс бол байнга нүгэл үйлддэг үсэ. Харин бид нар өөрсдийгөө гин нүгэлгүй гэж зоригтой хэлдэг. Өөр хүмүүс биднийг харах юм бол яг л худлаа илж уншилт санагддаг. Харин бид нар энэ Библийг, энэ сайн мэдээг тодорхой Бурхны үгээр дамжуулан ухаарсан. Хүмүүс бол тийм ээ. Үгүй ээ, тэд нар зөвт гисэн ч гэсэн би бол нүгэл үйлдсэн болохоор би нүгэлтэй хүн мөө гэж боддог. Харин Библи бид нарыг юу гэсэн бэ? Зөвт гэж хэлж байгаа зү маш зоригтойгоор хэлж байна. Бид нар яаж өөрсдөө зоригтой гэж хэлж байгаа вэ? Эзний хэлсэн үгэнд итгэж байгаа болохоор бид нар өөрсдөө зөвхт хүн гэж хэлж байгаа. За би Доминик улсад яваад маш олон пасторын өмнө би зөвхт хүн гэж хэлсэн. Тэгсэн үед маш олон пасторууд гайхаж байсан. Тэг нэг пастор гараа өргөд асуулт байсан. Тэг асуугаараа гэсэн үед та худлаа яриаггүй юу? Та худлаа яриаггүй, та хулгай хийгээгүй гэж асууж байсан. Харин би нэг хэлсэн. Би хулгай хийсэ. Жохон байхдаа маш их үлсдэг байсан учраас хөдөө өөр хүний тариалангийн газарт яваад илжгэн чих жимс түүж идээд 10 будаа тастаа тэрийг идээд төмс нууцаар идээд маш их хулгай хийдэг байсан. Харин та яаж өөрийгөө зөвт гэж байгаа юм бэ? Та нүгэлтэй мөн л шүү дээ. Харин би инээнгээ хариулсан. Би сайн мэдэхгүй гэж хэлсэн. Харин хүмүүс бүр гайхаад сонин царайлж байсан. Харин би сайн мэдэхгүй. Харин миний мэддэг нэг юм байгаа. Бурхан намайг зөвт гэсэн. Би Бурханы үгэнд итгэсэн. Би өөрийгөө сайн зүйл хийсэн болохоор би зөвт болж байгаа биш. Бурхан намайг зөвт гэсэн. Би Бурханы үгэнд итгэдэг. Та нар ч гэсэн итгэхээрээ. Бурхан та нарыг зөвт гэх юм бол та нар зөвт мөө. Би Библийг яг дийлгэж хэлсэн. Бүгд нүгэл үйлсээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс дотор золилтоор дамжуулан түүний нэгүслэр үнгүй зөвтгөгдсөн билээ. Библиэд маш тодорхой Есүсээр дамжуулан бид нар зөвтгөгдсөн гэж хэлж байна, тийм ээ. Би энэ үгэнд итгээд би өөрийгөө зөвтгөж хэлж байна гэж хэлсэн. Би маш зоригтойгоор ингэж хэлсэн. Зарим пастор бол YouTube-ээр үзэх юм бол одоо миний бичсэн гин нүглээ суучлагдаж дахин төрхийн нууц гэсэн номыг маш их шөөмжилж бичсэн байгаа. Маш инээдтэй хэлсэн байгаа. Бүр инээхээс өөр аргагүй тийм инээдтэй л юм хэлсэн байгаа. Тэд нэр бол Библи юу ч мэдэхгүй юм бижиж шөөмжилсэн байсан. Би Библи мэдэхгүй байна гэж хэлж байгаа юм шиг л баг хэлсэн байсан. Би тэрийг яг сонссон л доо. Харин үнэхээр инээдтэй байсан. За би өөрийгөө зөвт гэж байгаа нь би зөвт зүйлийг хийгээд зөвт болсон бишээ. Би их нүгэл үйлдсэн үнэн. Харин эзэн намайг гин нүгэл үйлдсэн мэдэхгүй учраас зөвт гэж байгаа бишээ. Эзэн намайг нүгэл үйлдсэн мэдж байгаа. Харин намайг эзэн зөвт гэсэн. Тэгвэл би зөвт нь мөн мэдтэй. Доминикт байгаа пасторууд юу гэсэн мэдхүү? Маш олон пасторууд эндэр дээр над дээр ирээд би над дээр ирж байхаараа бүр гайхсан. Намайг зодохгүй даан болоо гэж их би бодсон. Харин гинт миний гарнаас атгаж байраад пастраа. Надад сайн мэдээ дахиад харааж өгөөрэй гэд. Тийм пастор маш их байсан. Би Ресото улс руу яваад бас сайн мэдээ тараасан үед нэг пастор ирээд маш их сайн сонсож байсан. Тэгээд намайг нэг пастор бол пастраа та миний аав боллоо ч гэсэн заа гэсэн. Харин та хэдэн настай вэ гэж асуусан үед би 60 настай гэж хэлж байсан. За тэгингээ урд нь би бол Библийн ишлэлийг надад таарж байгаа үг л их. Тэгээ таарахгүй л би итгэхгүй байсан. Харин таарсан үед ч гэсэн итгэж байгаа боловч таарахгүйсэн ч гэсэн би мэдгүй байгаа болохоос таарахгүй байгаа болохоос би мэдхгүйсэн ч гэсэн энэ Бурхны үг бол үнэн. Тийм болохоор би энэ Бурхны үгэнд итгэсэн. Энэ итгэсэн үгийн дагуу эзэн ажлаа хийж байсан. Бурхан тэр цагаас эхэлж үнэхээр гайхалтайгаар ажлаа хийсэн. Энийг надаас төрүүлж нэг ухаарсан хүн байгаа. Тэр нь Петр байна. Ойлгосноо? Өнөөдөр ярьж байгаа Үйлс 3-4 бүлэг дээр гарч байгаа Петр байна. Би ч гэсэн Чи Юхан хэлэнцэд торхоо татхуулаад үхэж байсан. Харин би чи амьдрнаа гэсэн.
Тэгсэн үед амьдэрсэн Кимчүнхаг пастор, Намгянхан пастор ч гэсэн яг адилхан. Би Петр шиг тийм агуухан биш оловч тодорхой нэг асуудлуудыг Бурхны үгийн дагуу шийдсэн үед Бурхан ажлаа хийж байгааг харсан. Үнэхээр маш олон удаа ийм зүйлүүдийг туршиж үзсэн. Тэгээд би Бурхан намайг мэдэж байгаа, би ч гэсэн Бурхныг одоо мэдэж байгаа. Тэгсэн үед үнэхээр гайхалтай байсан. Хүмүүсээ Петр одоо Пентекостийн өдөр, энэ Пентекостийн өдөр бол Есүс загалмайн дээр цовлогдоод 3 өдрийн дараа дахин амьдлсны дараа 50 өдөр өнгөрсөн өдөр байгаа, ойлгосноо? За тэгвэл Израильд бол 5 том баяр байгаа тийм ээ. Эхнийх нь дээгүр өнгөрөх баяр. За дээгүр өнгөрөх баярын дараа ямар баяр гэдэг вэ? Хамгийн анхны жимс иддэг баяр тийм ээ. Хамгийн яг анх шинээр гарч байгаа тэр ургацыг иддэг баяр. Дараа нь Пентекост гээл одоо үргэлжилдэг байгаа. Харин Есүс загалмайн дээр цовлогдох үед тэр үед дээгүр өнгөрөх баярын хонь барьдаг өдөр байсан. Тэр өдөрт Есүс загалмайн дээр цовлогдсон. 3 өдрийн дараа дахин амьдлсан үед нь тэр нь анхны жимс иддэг тийм ээ. Тэр нь юу вэ? Яг дахин амьдлсны хамгийн анхны жимс гэсэн үг. Яг тэрнээс хойш 50 өдөр, яг 50 өдрийн дараа Пентекостийн өдөр болдог. Петр Есүсийг үгүйсгэсний дараа тэрнээс хойш 53 өдрийн дараа Пентекостийн өдөр байсан. Ойлгосноо уу? За Есүсийг үгүйсгээд тэрний дараа Есүс загалмайн дээр цовлогдоод нас барсан тийм ээ. Тэгээд 3 өдрийн дараа амьдлсан чинь яг 53 өдрийн дараа гэсэн үг. За Петр Есүсийг үгүйсгээд 2 сарч болоогүй үед Пентекостийн өдөр болсон. Нэг 53-аас 54-ийн хооронд яг 54-53 өдрийн хооронд байсан байх. Тэгээд маш олон хүмүүс тэр өдөр аврал авах болдог. Одоо Петр бол Есүст итгэх итгэлтэй болсон үед Петрийн дотор ариун сүнс орсон байгаа. За ариун сүнс гэдэг маань бидний нүдэнд харагдахгүй боловч сүнс бол бузар сүнсч гэнэ үү, ариун сүнсч гэнэ үү бидний сэтгэлд ямар нэгэн сэтгэлийн ертөнцийг бүрдүүлэх чадвартай байдаг. Искариот Юда Есүсийг зарах үед Сатан Искариот Юдагийн сэтгэл дотор Есүсийг зарах бодлыг оруулсан гэж Библи хэлсэн байгаа тийм ээ. За Искариот Юда өөрийн сэтгэлээс өөр Сатаны бодолд чирэгдээд Есүсийг зарсан гэсэн үг. Анания ч гэсэн тийм ээ. Газрын мөнгийг нуух үед Петр ариун сүнсэнд чи яаж худал хэлнэ вэ? Чиний зүрх яагаад Сатанд автах болвоо? Худалдаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагцнаас хойно чиний л мэдэлд байгаагүй гэж юу гэд хэлсэн байгаа тийм ээ. За Петр Есүсийг үгүйсгээд 2 сар яг болохоос өмнө ариун сүнс яг Петрийн дотор ороод тэр ариун сүнс маань Петрийн сэтгэл дотор ороод Есүсийн сүнс юм чинь тийм ээ. Одоо Петр мэдээж өөрийн бодол, өөрийн сэтгэл чсэн байсан байх. Харин Есүсийн сэтгэл Петрийг ингэж дагуулж авч байгаа ийм хоёр сэтгэл байсан, ойлгосноо? За, та бүхэн ч гэсэн тийм байдаг. Аврал аваад Есүсийн сүнс та нарын дотор ороод ажиллах га та бүхнийг Есүс рүү дагуулж авдаг тийм сэтгэлийг оруулж өгдөг. Харин Сатан бол шал удаггүй тэр болохгүй шүү гэл Есүсийн сэтгэлийг хайж өөрийн бодлыг дагуулахын тулд ингэж хоёр бодол байдаг тийм ээ. Хоёр бодол гэдэг. Харин хүмүүс бол ихэвчлэн өөрийн бодлыг дагдаг учраас Бурхны өрөөлийг авч чадахгүйгээр улмал өөрийн бодол руу ингэж чирэгдэх болдог. Заримдаа сайн мэдээ түгээгчнэр ч гэсэн тэр нь мэхлэгдснээс болоод тэрнээс хойш Бурхан ажил хааж болоод Бурхны ажилд цаад идэх хүн байдаг. Тэгж Сатан чирэгдэж явж байгаа хүнийг үнэхээр ил тодорхой харах боломжтой байдаг. Харин Петрийн дотор Бурхны ариун сүнс ороод Петр маань яг 9-р цагт сүм рүү явдаг. Энэ Библиэд юу гэж бичигдсэн байгаа вэ?
Хоёрдугаар ишлэлт тийм ээ. Төрөлхийн газар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн үзэгдлэн тэмээх дамн хаалганы дэргэд суулгаж тэр хүн өдөр бүр сүмд эрэхтээс гуйлаг гуйдаг байж 3. Петр Иохан нарыг сүм рүү очиход тэр тэдэнд гуйлаг гуйж эхлэвгээд гуйж үн тийм ээ. Яг тэр үед Петр Иоханы хамт түүн рүү харц тогтоон гуйлаг гуйж байгаа нөө гуйлагчинд нааша хар гэсэн. Гуйлагч нь бол жоохон мөнгө авах гад тийм ээ. Ер нь гуйлагчунд задгаа мөнгө өгдөг үстэй тийм бүхэл мөнгө баг өгдөг шээ тийм ээ. Авбал мэ гэл өгчдөг үстэй. Харин бүр нааша хар гэж болохоор пүүх алт өгөхгүй даам болоо, чих өгөхгүй даам болоо, мөнгө өгөхгүй даам болоо гэд гайхсан царайгаар харсан бай. Харин 6 дугаар ишлэлээр юу гэсэн бэ? Петр надад алт мөнгө байхгүй. Харин өөртөө байгаагаа л би чамд өгье. За, эндээс Петр бид хоёрын нэг ялгаатай юм байгаа. Петрт бол ямар ч мөнгөгүй байсан, ямар ч мөнгө авч явдаггүй байсан тийм ээ. Харин миний төрөвчөнд бол заримдаа нэг 100 мянга ч юм уу да нэг 10 20 мянга байх үе байдаг. Тэгээ заримдаа метронд ч юм уу да ингээд автобусны темпуудалд Грашас найралтууны хамтлагтай уулзсан болыг боов ч юм уу тийм ээ таалах авч өгдөг. Тэр үед хэрэгэлдэг байгаа. Харин Петр бол үнэхээр ариун амьдралаар амьдарч байна тийм ээ. За Библиэлд тэр ханд өргөжөөнө өрхгүй гарахгүй байгаа ч гэсэн Петр юу гэсэн бэ? Надад алт мөнгө байхгүй. За эндээс үнэхээр гайхалтай юм нь юу вэ гэвэл бидний сэтгэлд бол мөнгө өдний хүртэл айгүй том байсан тийм ээ. Мөнгө бидний сэтгэлийг эзэлж байсан биз дээ. Одоо ч гэсэн мөнгө айгүй чухал гэдэг хүн байдаг тийм ээ. Энэ газар ч гэсэн мөнгнөөс болоо жоохон хэцүү байгаа ч юм уу тий аль эсвэл мөнгөний чухалчилж байгаа хүн ч гэсэн байгаа л ах. Харин Петр энд юу гэсэн бэ? Надад алт мөнгө байхгүй. Харин өөртөө байгаагаа л би чамд өгье. Назар Есүс Христосийн нэрээр босоод явагтун гэж хэлсэн байгаа. Надад мөнгө байхгүй. Харин миний дотор Есүс байгаа. Мөнгө чамайг эдгэж чадахгүй. Харин Есүс чамайг эдгэж чаднаа гэд Назар Есүсийн нэрээр бос гэсэн. Одоо энэ нь бидний ярьж байгаа гол сэдв нь тийм ээ. За хэрвээ та бүхэн байсан бол яах вэсэн бэ? Ариун сүнс хөөе тэр өвчтөе хүнийг нэг босгооч үсттэй гэд тийм сэтгэлийг ариун сүнс аруулах юм бол үгүй би итгэлгүй шүү дээ. Яаж би тэр хүнийг босгож идэв? Тэгж байгаа би чөтгөр байдалд орох юм биш үү? Библийн сургуульд сурч байгаа сурагч нар ихэвчлэн ийм бодолтой байдаг. Одоо ингэ солоос бол баг гуйлагч байдаггүй. Урд нь гуйлагч хүмүүс аяг хөдөг байсан. Тэгээ тэр гуйлагчунд би ч гэсэн Есүсийн нэрээр бас гэд хэлмээр байгаа ч гэсэн за өнөөдөр чадахгүй юм шиг дараа нэг тэхээс гээд тэгээ бүр өвхтлээ хийж чадахгүй хүн ч гэсэн байдаг. Яагаад вэ? Есүсний л ажиллахгүй юм шиг харагдсан ч гэсэн харагдаж байгаа болохоор эзэн ажиллаа хийхгүй л яах юм бэ? Эзэн ажиллаа хийж үл сайхан боловч ажиллаа хийж өгөхгүй л яах вэ? Яана би итгэлээр амьдрахгүй байгаа болохоор гээл боддог тийм ээ. Харин яг үндэ эзэнд итгэсэн үед эзэн бол ажиллаа хийн. Яг ингээд Петрт хэлсэн үед тэр хүн босч байгаа шиг тийм ээ. Бос төвсгэрээ аваад яв гэсэн үед 38 жил өвчтэй хүн болсон шиг надаар дамжуулан эзэн ч гэсэн тэгж ажиллаа хийхийг хүсэж байгаа. Эзэн надаар дамжуулан ингэж хэлэх юм бол эзэн босгох юм биш үү гэд уул нь тэгж итгэл болох боловч сатан өөрөлж бидэрт бодлыг оруулад хөөе чи ингэж хэлж чад чөтгөр байдалд орох юм биш үү гэд тийм бодлыг оруулдаг. Итгэлээр амьдарч байгаа хүн чөтгөр байдалд орсон ч гэсэн болно. Хийгээд үзэл болно. Уул нь хийсэн ч гэсэн болохгүй ч гэсэн байдаг л да. Харин яагаад болохгүй мэдэхгүй байна. Харин гарцаагүй эзэн бол ажиллаа хийдэг. Яг тийм би доголон хүнийг алхдаг болгосон бол биш боловч өөх гээд байгаа хүнийг би ингэж амьдруулж байсан. Яг эзний үгийн дагуу хийсэн үед яг болж байсан. Хамгийн сүүлийн тулалдаа нь юу вэ гэвэл би маш их хулгай ирсэн маш их нүгэлтэй хүн. Харин эзэн намайг Библиэд зөвхөн гэвэл би яах вэ? Зөвхөн болно үстэй тийм ээ. За арай тэгсэн ч гэсэн би нүгэлтэй хүн гэж боддог юм байгаа. Тэр нь Есүсийг өөрөөсөө жижигхэн гэж бодож байгаа болохоор Есүсийг итгэхгүй байгаа болохоор тэгж хэлж байгаа. Хэрвээ Есүсийн сэтгэл маань бидний сэтгэлээс илүү том байвал эзний үг бидний сэтгэл зүйн ажиллаа хийх болно. За тийм болохоор та бүхэн сатан та бүхэн айдсыг өгөөд яана идэрэхгүй л яах юм бэ гэд жоохон айдстай сэтгэл өгж байгаад за дараа нэг тэгээ да гэд тэгэж ариун сүнс яг ажиллаа хийх боломжтой үед бууж өгөх үе байдаг.
Хэрвээ тэгж амьдралах юм бол насан туршдаа бууж өгөхөөс аргагүй. Харин үнэхээр бид нар итгэлээр нэг аглан бурагшилсан үед эзэн ажлаа хийж байгааг харах үед бидний сэтгэл илүү итгэлтэй болж бид нэр ариун сүнсний удирдамжийг авах болно. За, 1-р Коринтод юу гэсэн байгаа вэ? Иш үзүүлэгчдийн сүнс иш үзүүлэгчдэд захирагддаг гэсэн байгаа. За. Иш үзүүлэгчдийн сүнс маань иш үзүүлэгчдэд захирагддаг гэж тийм ээ. Ариун сүнс ч гэсэн бурхнаар дамжуулан захирагддаг. Харин тэр эзний сүнсээр захирагдахгүй юм бол бид нэр эзний ажлыг хийж чадахгүй гэсэн үг. Харин эзний үнд итгэсэн үед эзэн ажлаа хийж өгнө гэж байгаа юм аа. За, Петр ч гэсэн яг үнэндээ яг тэр дооглон хүнийг хазар хүнийг харсан үед тийм ээ. Эзэн Есүс уул нь ийм хүнийг эдгэж чадчихсан шүү дээ. Минь дотор ариун сүнс байгаа шүү дээ. Би ч гэсэн энэ хүнийг эдгэж чадна гэсэн тийм итгэлтэй байсан. Харин Петрийн сэтгэл дотор дахиад нэг өөр бодол төрөөд яана тэгж болохгүй юм шүү. Тэгжээд ичвэр байдалд ороод тэгчих юм шүү. За зөөр өнгөрий гэд. Хэрвээ Петр ингэсэн байсан бол тийм ээ. Петрийн тархин бол ариун сүнсээр дүүрэн байсан. Хэрвээ тийм бодол төрөх юм бол сатана зайл. Чи яа надад ийм бодлыг оруулаад байгаа юм бэ? Эзэн өөр ажлаа хийштэй гэд. За, Петр бол өөрийн бодлыг хайж ариун сүнс Петрийг дагаж тийм ээ. Назар Есүс Христийн нэрээр бос гэж яг зоригтойгоор хэлсэн үед Бурхны хүч чадлаар тэр хүн алхаж чаддаг болсон. За, энд байгаа хүмүүсээ өөдөр орой. За, яна орой биш шүү. Энд харанхуйгаа болохоор шөнө өдрөө тэрийг ялгсангүй. За, бид нар Петр шүү, Петр. Би өвчтөе үнийг энийг босгомоор байна гэд тийм ариун сүнс тийм сэтгэлийг өгдөг. Ойлгосноо? Петрт ариун сүнс тийм сэтгэлийг өгсөн мэт дээ. Харин яана би өвчтөе үнийг эдгэж байгаагүй штэ. Энэ босхгүй л яана гэд тийм бодол төрсөн гэж бодъё. Тэгвэл эзний ариун сүнс болон тэр Петрийн бодлоор тулалдах баг тийм ээ. Тэгвэл Петр мэд дотор Есүс байгаа штэ. Есүс бол энэ өвчтөе үнийг эдгэж чадна штэ гэд. Чадахгүй юм гэж юу байсан юм бэ гэд яг тэгж итгээд хэлсэн үед эзэн ажлаа хийн. Ойлгосноо? Тодорхой ойлгосноо? За, тэгвэл та бүхэн ч гэсэн яг адилхан гин нүглээс уучлагдах үед яаж гин нүглээс уучлагдах вэ гэвэл би бол нүгэлтэй хүн гарцаагүй мөн харин миний бодол Бурхны үг хоёр тулалдаж байна. За, Библиэд бол намайг зөвхт гэж хэлсэн. Мөн үү? За, тэгвэл Библи намайг зөвхт гэсэн ч гэсэн би нүгэл үлдсэн болохоор нүгэлтэй гэдэг нь Бурхны үгэнд итгэхгүй байна гэсэн үг тийм ээ. Бурхны үгэнд итгэхгүй юм бол ариун сүнс ажлаа хийж чадахгүй болно. Харин би өөрийгөө харах юм бол нүгэлтэй хүн мөн. Харин Библи намайг зөвхт гэх юм бол би зөвхт хүн мөө. Та бүхэн бүгдээрээ тэгж итгэж байна уу? Та нар нүгэл үйлдэг учраас та нар зөвхт гэж байгаа биш үсттэй. Та нар бүгдээрээ нүгэл үйлдсэн мэт. Нүгэлтэй боловч Есүс биднийг зөвхт болгосон болохоор Бурхан биднийг ариун болгосон болохоор загалман дээр бидний нүглийг угаасан болохоор бидний нүглийг санахгүй гэсэн болохоор бидний нүглийг угаасан гэсэн болохоор бид нэр нүгэл үйлдсэн ч гэсэн би цөөрхөн. Энэ нь юунд итгэж байгаа болохоор ингэж хэлж байгаа вэ? Бидний бодлоос илүүтэйгээр Бурхны үгэнд итгэж байгаа болохоор ингэж хэлж чадж байгаа юм аа. За. Тэгэж эзний үгийг хүлээж авсан үед, итгэсэн үед та бүхэн за би жишээ аваад ярив. Тог байсан гэж үгүй. Харин хоёр ингэж залхуур байсан. Нэг нь хөргөгч, нэг нь угаалгын машин гэж бодъё. Харин нэг юмыг залгах юм бол хөргөгч нь ажиллахаа болоод тэгээд хөргөгчөө аваад угаалгын машинаа ажилуулах юм бол хөргөгч ажиллаж чадхаа болно. Ийм хоёр юм одоо хэлж байна тийм ээ. Үгүй болохгүй гэд. Харин болохгүй гэсэн сэтгэл маань яг орчих юм бол бид нэр цөхрөх болно. Харин юу гэж болохгүй ч тийм ээ болно гэсэн сэтгэл маань яг бидний сэтгэлтэй холбогдох юм бол яг Петр
эзэнд итгэж тийм ээ. Назар Есүсийн нэрээр бос гэж яг итгэхэд хэлсэн үед эзэн ажлаа хийж чадж байгаа юм аа. За та бүхэнд ч гэсэн хамгийн ихэнд та нарын нэвтрэх ёстой хаалга нь юу вэ гэвэл би зөвхт хүн үү нүгэлтэй хүн үү? Энэ байгаа. Би нүгэл үйлдсэн болохоор би нүгэлтэй хүн гэдэг нь зөв өө. Би ерөөсөө нүгэл угааж байгаагүй. Би нүгэлтэй хүн мөн харин Библиэлд намайг гэсэн зөвхт гэж байна тийм ээ. За тэгвэл миний үг зөв үү? Бурхны үг зөв үү? Бурхны үг зөв биз дээ. Бурхан намайг зөвтгөх юм бол би нүгэлтэй боловч би нүгэл үйлдсэн боловч би зөвхт юм байна гэд эзний үг ялсан үед бид нэр тэр үеэс эхэлж өөрийгөө зөвхөн гэж хэлж чадах болно. Харин эзний үгэнд итгэхгүйгээр өөрийн бодол итгэсэн үед бид нэр өөрсдийгөө нүгэлтэй хүн гэж хэлдэг. Харин эзэн бид нарыг зөвхт болгосон гэд бид нар зөвхт болж байгаа биш. Зөвхт болгосныг итгэлээр хүлээж авсан тэр цагаас эхэлж бид нар яг баттай зөвхт хүн болно. Хичнээн их нүгэл үйлдсэн бэ? Нүгэл үйлдээгүй тэр нь чухал биш ээ. Эзэн бид нарыг зөвхт гэсэн бол бид нэр зөвхт. Ойлгосноо? За, Петрийн дотор Есүс байгаа. Петр бол би Есүсийг 3 удаа үгүйсгсэн би сул дорой би үнэхээр эзнийг үгүйсгсэн хүн штэ гэд. Харин энэ үед яасан байна? Өөрийн бодлыг даахгүйгээр тийм ээ Есүсийн үгэнд итгэсэн байна. Есүс мэд дотор байгаа. Есүс гарцаагүй энэ хүнийг босгоноо. Босгож чаднаа. Би маш олон хүчтэй хүмүүстэй уулзсан. Тэгээд хүмүүс бол яг л итгэхгүй юм шиг байна гэж хэлж байсан. Би ч гэсэн өөрийн нүдээр харах юм бол тэр хүн итгэхгүй шиг харагдсан. Харин миний дотор Есүс байгаа тийм ээ. Тэр Есүс бол энэ хүнийг эдгэхийг хүсэж байгаа. Энэ хүний сэтгэл Есүсийн сэтгэлтэй холбогдох юм бол энэ хүн ч гэсэн эдгэрнэ гэд тэр хүнд итгэсэн үед яг тэгж итгээд яг өвчтэй хүн болгон дээр эзэн үгийг айлдсан үед эзэн бол яг амьд ажиллаа хийж байсан. Бурхан бол одоо ч гэсэн та бүхний дотор ажиллахыг хүсэж байгаа. Та бүхний сэтгэл одоо ч гэсэн нэг тодорхой бос байна уу? Тодорхой бос байгаагаас болоод өөрийн бодолд итгэхээ болоорой. Сатан та бүхнийг урууд татдаг. Та бүхнийг маш их мэхэлдэг. Петр ч гэсэн яг үнэндээ яана энэ хүний босч чадах болоо гэж санаа зовсон байж магадгүй. Харин эзэнт найдсан. Петр шууд түүний гарнаас бариад тийм ээ. Баруун гараас нь бариад надад алт мөнгө байхгүй. Харин өөртөө байгаагаа л би чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явах тун гэж хэлсэн. Тэрэд үнэхээр гайхалтай зүйл болдог. Петр гэж хэн бэ? Бид нар шүү, бид нарыг хэлж байна. Та бүхэн ингэж Есүст итгэж байгаа итгэлээр нэг авлан урагшлах ёстой. Харин сатан бол бидэрт айдсаг өгөөд яана болохгүй бол яах юм бэ? Алдаа гаргачих юм бол яах юм бэ? За инээд тийм би юу гэж би чадчих ингээд маш олон бодлыг биднэрт сатан оруулж байдаг. Тэр их бодолд дарагдсанаас болоод эзэн яг ажиллана гэсэн үгийг бид нар татгалцах юм бол тэр цагаас эхэлж бидний дотор эзэн ажиллаа хийж чадхай болно. Яг эзэн биднэрт өгж байгаа итгэлийг хүлээж авах юм бол бидний сэтгэл эзэнтэй нэг болно. Би үнэхээр хүчгүй хүн боловч эзэнтэй нэг сэтгэлтэй болсон үед тэр цагаас эхэлж эзэн надаар дамжуулан ажиллаа хийх болохоор Петр ч гэсэн яг эзэнд итгээд нэг сэтгэлтэй болсон үед Петрээр дамжуулан эзэн ажиллаа хийж чадсан. Амен болж байна уу? Тийм ээ. Бидний дотор маш олон асуудал байдаг. Би бол үнэхээр олон асуудалтай тулгарч байсан. Харин миний нэг тодорхой мэдж байгаа зүйл нь юу гэвэл Бурхан надтай хамт байсан. Хүмүүс намайг мөнгө луурдсан гэд худлаа ирсэн. Би луурд чадахгүй нэг шалтгаан байгаа. За мөнгө луурж байгаа амьдралаар амьдрмаар бол би Бурхантай хамт амьдрч чадахгүй. Мөнгнөөс илүү Бурхан надад илүү эрхэм нандин байсан. Хитгэн төгрөг мөнгө луурдаад
Бурхныг алдахыг хүсэхгүй байсан. Хэдэн зуун тэрбум саяас ч илүү 1000 дахин 10,000 дахин Бурхан Балаадаас илүү эрхэм нандин байсан. Одоо ч гэсэн Бурхан миний дотор ажиллаа хийсээр байгаа. Миний замыг нээсээр байгаа. Намайг хамгаалж өгч байгаа болохоор хэдхэн тэр төгрөгөөс болоод би Бурханыг алдмааргүйсэн. Хэдхэн төгрөгөөс болоод би Бурханыг гомдоомооргүйсэн. Хэдхэн төгрөгөөс болж би Бурханыг үгүйсгэмээргүйсэн. Үнэхээр Бурхан бол үргэлж надад ямар ч асуудал тулгарсан надтай хамт байсан. Тэр Бурхан бол миний Бурхан гэж би зоригтой хэлж чадна. Хинээ ч юм би миний Бурханыг зоригтой тарааж чадна. Бас Бурхан үргэлж надтай хамт байгаа, бас ажиллаа хийж өгчсөөр байгаа. Хүмүүсээ энэ эзнийг сонсоод гайхалтай биш ээ гэж үү? Би энэ тухай маш их хэлсэн л дээ. Бид нар Чежүү аралд газар авах гэж байсан. 100,000 пасторууд аврал авсан боловч тэр пасторууд бол пастор олж ганцхан гин нүглээс уучлагдсныг л энүүдээ ухаарсан. Сайн мэдээ тараа харгийг сурах ёстой, итгэлээр амьдрах арыг сурах ёстой, Библиэд харьцах арыг сурах ёстой, Библийг ойлгох арыг сурах ёстой, итгэлийн амьдралыг ч гэсэн сурах ёстой. Тийм болохоор бид нар тэрийг пасторуудад заах ёстой. Тэгээ хамгийн шилдэг пасторуудын сургалт гээд тэр пасторуудыг дуудсан байгаа. Бид нар 100 пастрыг урьж 1 сарын турш сургалт явуулж үзсэн. Харин тэд нар үнэхээр гайхалтайгаар өөрчлөгдөж байсан. Үнэхээр тэд нар дуртай байсан. Харин хүмүүсээ миний гаргасан төлөвлөгөөгөөр бол 100 пастор биш 1000 паструудыг сар болгон сургах юм бол 1 жил нь 12 сар тийм ээ. Харин өвөл 1 сар 101 сар бол нөхөрлийн цуглаан байдаг. Тэгээд 10 сар гэх юм бол 10 сард 1 сард 1000 пастор гэсэн тийм ээ. Тэгвэл 1 сард 1000 юм бол 1 жилд 10,000 пастрыг сургах боломжтой гэсэн үг. Харин 110,000 пастор байгаа тийм ээ. Тэгвэл 11 жил шаардна гэсэн үг. 11 жилийн дотор дахиад пастор аврагдах юм бол 11 жил гэдэг тоо маань илүү их нэмэгдэх баг тийм ээ. Харин ямар ч гэсэн бид нар энэ ажлыг хийх гээд бид нар энэ одоо Чежүү аралд очиод 1 квадрат метр маань 1 сая төгрөгтэйсэн. Яг бидний тохиромжтой газар маань. Харин багада 3,000 квадрат метр хэрэгтэй. Тэгвэл бас байшин байрна гэх юм бол 7 тэрбум гэдэг нэг 10 тэрбум баг хэрэгтэй. Тэгвэл бид нар тийм их мөнгө байхгүй шүү дээ тийм ээ. Харин тийм боловч энэ пасторыг сургах ёстой. Энэ пасторуудыг сургалтанд хамрагдсан үед үнэхээр дуртай байсан. Нэг пастор бол над дээр ирээд пастраа миний хүү ч гэсэн пастор, миний эхнэр ч гэсэн пастор байна. Миний эхнэр миний хүүг энд сургалтанд хамрагдуулж болох уу гэд. Харин дахиад нэг пастор бол пастраа бид нар бол боломжтой учраас солонгост ингэж онгоцоор ирж байна. Харин Африкт бол маш их ядуу болохоор онгоцыг хэд судалдаж авч чадахгүй байгаа хүн байна. Та Африкт ирээд эднэрийг сургаж болохгүй юу гэж хэлж байсан. Үнэхээр маш олон хүмүүс биднээс сайн мэдээ сонсмоор байна гэж хэлж байсан. Үнэхээр ойрт би Тэгүү хотоо семинар хийгээд тэрнээс өмнө бол хаанаас хэлээ? Лос Анжелесээс семинар хийгээд, Нью-Йоркоос хийгээд, Германаас семинар хийгээд, бас Оросоос семинар хийгээд, Солонгос дээрээ шууд Тэгүү хотын семинар хийгээд, дараа нь Сөүлийн семинар хийгээд, Кванжу хотын семинар хийгээд маш их миний хөтөлбөр бол үнэхээр зав байдаг. Бүр нэг өдрийн ч зав байдаггүй. Тэгээ өчтөр семинараа дуусаад намайг унтаад яваарай гэсэн. Харин Тэжоноос унтаад Сөүлд ирэх юм бол аюу их заавгүй. Тийм болохоор би шөнө ингэж Сөүл рүү ирэх ёстой байсан. Тэгээ семинараа дуусгах юм бол зөвлөгөө амаар байгаа хүнгээ бараг 10 гаруй хүн очрлоо түлээж байдаг. Харин твд зөвлөгөө өгчих юм бол бараг 2-3 цаг өнгөрнө. Тэгвэл бараг би өдрийн хоолойч идэж чаддаггүй. Тэгсэн ч гэсэн би маш их хад жаргалтай байдаг.
үнэхээр ад жаргалтай байдаг. Тэгээд нэг 5 цагаас 2 цагийн хооронд хөл бөмбөг тоглоод Тэжон Гванжуд бол ингээд хөл бөмбөг тоглох талбайт байдаг. Гангнам сүнтэй арай өөр. Тэгээд найрал туны хамтлагийн гишүүнэртэй би хөл бөмбөг тоглосон. Харин би хөгшин болохоор бол намайг оролцуулахгүй байх боломжлойсэн боловч намайг оролцуулаад би хөгшин болохоор ингээд хүмүүс намайг харж өгөөд над руу бөмбөгөө ингэж явуулж өгөөд тэгдэг. Харин би ингээд жоохон гүйх юм бол хөлс гараад айгуу сайхан байдаг. Харин хүмүүс намайг хараад ингэж хэлдэг. Над шиг одоо муу тоглодог боловч сайн гэж хэлдэг хүн байхгүй хаа гэж хэлж байсан. Миний охин надад ирээд ааваа та усаар сэлээрээ. Одоо энд усан сан байгаа шүү гэж хэлж байсан. Тэгээ миний охин усан сан руу очиод миний аав одоо энд амьдарч байгаа. Манай аав ингээд байн гадаад амьдардаг болохоор жилд 3/1 бараг солонгос байдаггүй. Тэгээд жоохон хямдруулаад намайг 1 жилийн тасалбар өгөөд ингээд намайг банк гэж усаар сэлж байгаарэ гэсэн. Харин үнэхээр хайр юм нь юу гэвэл би ерөөсөө очиж чадахгүй байгаа. Харин Бурхны өмнө ингэж амьдрангаа тэр Бурхны мотор намайг хамгаалж өгч. Өөрөөр босвол би өөрийн цуглааны номлол тараагаарэ гэж хэлээд өглөө хоол идэх юм бол намайг семинар хийгээрэй гэж хэлээ. Семинар дуусах юм бол дахиад хүмүүс зөвлөгөө өгөөрэй гэж хэлээд тэг зөвлөгөө дуусах юм бол тэг жоохон цай уугаад тэгээд шууд семинар болоод ингэж нэг өдөр дуусдаг. Тэгээд дараа нэг утсаа шин харах юм бол маш олон хүмүүс над руу утсаар ирсэн байдаг. Одоо ч гэсэн би үг тарааж байгаа болохоор хүмүүс над руу залах юм бол би утас авч чадахгүй. Харин үнэхээр гайхалтай юм. Бурхан бидний замыг нээж өгч байсан. Манай сүмээс 10 тэрбум мөнгөөр газар авна. Чэжүү арлын газар авна гэдэг бол бас тэр газраас 7 тэрбумээр байшин байрна гэдэг бол үнэхээр амаргүй зүйл. Харин би Америкт нэг сүмийн байртай байвал үнэхээр сайхан байна гэсэн үед Америкт байгаа Анжонхын пастраа энэ байрыг хараарай гэсэн үед айгүй хойд хэсэгт байгаа бас унаас явхад айгүй хэцүү газар байсан. Харин энэ удаа Мижури гээд яг Америкийн яг төвд байдаг газар Спрингфилд гэсэн хотод их сургуулийн байр яг зарна гэж зар гарсан байсан. Харин тэр их сургууль маань жоохон асуудалтай байсан болохоор сургуулийн байр нь байгаа. Харин бүх оюутнууд нь сургуулаа шилжсэн болохоор уул нь айгүй гоё. 100,000 метр квадрат айгүй том. Тэгээ би тийш очиж хэлсэн л тийм. Манай сургуулийн талбайд алюминий мод тараарай гэсэн. Маш том талбайтай газар болохоор би алюминий мод тараарай гэсэн. Тэгээ би очвол алим идья гэж хэлсэн. Тэнд одоо ингээд сургуульд одоо бид нар засвар хийж байгаа. Харин тэр байрыг авсан үед хүмүүс үнэхээр их баярлаж байсан. Волейболын бас сагсны талбай гээд уул нь тэр сагсны талбайг хийхэд айгүй их мөнгө орд юм блий. Харин айгүй шин тийм заагуурын сагсны талбай байгаа. Яг үндэ би жоохон ингээд гараар ингэж тоглолдог тоглоом ч юм уу. Харин Бурхан бидний замыг ингэж нээж өгч байсан. Чэжүү аралд газар авах нь амаргүй байсан. Ингээ сонгох нь ч гэсэн хэцүү байсан. Зөвшөөрөл аваад байшин барих нь ч гэсэн хэцүү байсан. Харин үнэхээр сайхан байшин Бурхан өгсөн. Бид нэр хэрэглэхэд үнэхээр тохиромжтой. Би одоо бараг шин унтахгүйгээр тэр байрд ийм хийгээд гэж бодож байгаа. Тэгээ бид нар дотор байр тэнд байгаа. Тэгээ тэнд засвар хийгээр ихсэд пастраа энэ айгүй цэвэрхэн юм аа гэд засвар хийхгүй ч болно гэхэд харин би тэгвэл засвараа тэрийг бол битгийгэр гээд тэг шинэ ор тавиараа гэд одоо шинэ ор ингээд тавьж байгаа. 1000 хүн хонох боломжтой ор тавьсан байгаа. 1000 пастрыг одоо сургана. За ингээд паструуд ирээд үнэхээр баярлаж байсан. Биднийг удирдах өгөөрэй гэж хэлээд байсан. Сервадо пастор ирээд Уганда уулзаас семинар хийсэн үед дараагийн өдөр Сернада пастортай би уулзсан. Харин Паулс пастраа
Юу ч байсан таны хийхснээр хийя. Сургууль бариараа гэвэл би сургуулаа барья. Байшин бариараа гэвэл би байшингаа барья. Бид нарыг удирдах өгөөрэй гэд намайг хэлж байгаа. Тэр нь тэр улсын бол хамгийн тэргүүн пастор байсан. Харин тэр пастор ингэж хэлж байгааг сонсоод үнэхээр их баярлсан. Яг үүндээ надаас хамаагүй дээр пастор оловч. Надаас хамаагүй дээр төвшний пастор оловч. Энэ бурхны үгийг сонсомоор байна гэж хэлж байсан. Гин нүглээс уучлагдах энэ сайн мэдээ сурмаар байна гэж хэлж байсан. Энэ сайн мэдээг бүх сүмээ тэрчнэр тараамаар байна гэж хэлж байсан. Бурхны хийж байгаа ажлын өмнө. Үнэхээр энэ эзний ажлын өмнө амь насаа золиосломоор байна. Миний амийг бүр бүгдийг даатгамаар байна, золиосломоор байна. Өхөн өгтлээ амьсгалаа хураах хүртэл би сайн мэдээ тараамаар байна, заамаар байна. Ийм сэтгэл бүр үнэхээр дүүрэн төрж байсан. Хүмүүс гин нүглээс уучлагдаад үнэхээр нулимсэн урсгангаа бүгдээрээ баярлаж байсан. Оросч гэсэн семинар хийх үед тэргүүн пастор ирээд "Паукс пастраа, та яаж ийм хэцүү левит библийг ингэж амархан тайлбарлаж чадсан бэ?" гэд. Тэг би хэлсэн. Мэдвэл амархан, мэдгүй л угаасаа хэцүү гэж хэлсэн. Тийм үстэй тийм ээ. За, маш хэцүү зүйл. Яг үндэ аврал авна гэд бол маш хэцүү зүйл. Харин мэдэх юм бол маш амархан. Аврал авсан гэж хэлчихэд хэцүү байна гэвэл энэ нь аврал авсан юм биш шүү. Яг амьсгалж байгаа юм шиг амархан зүйл маань аврал юм аа. Амархан гэдэг маань яагаад амархан гэж авал эзэн хийсэн болохоор амархан байгаа. Харин яагаад хэцүү вэ гэж байгаа вэ гэвэл өөрөө ямар нэг зүйл хийх гэдэг болохоор хэцүү гэж хэлж байгаа. Харин эзний хийсэн зүйл бол амархан зүйл. Эзний аврал бол үнэхээр амархан. Харин хүмүүс бол бүр хүчээр хийх гэдэг. Үйлсч болохгүй, хүчилсэн ч гэсэн болохгүй гээл тийм ээ. Тэгээ байн тэтгэлээр амьдрахад бол бүр эзэн минь ээ итгэж байна гээл бүр тийм ээ. Бүр аяйгуу хүчтэйгээр гэж итгэж байна гэх юм бол аврагдана гэж бодоод идэг. Харин энэ агуу бурхан. Энэ аврал Есүс Христээр дамжуулан болсон энэ аврал бол ямар ч ялгаралгүй байдаг. Үнэхээр эзэн бол бүх нүгэлтэйнийг авардаг болохоор зөвхт хүн болоход ямар ч хүн зөвхт болох боломжтой ямар ч ялгарлал байхгүй гэсэн. Бид нар бүгд яг адилхан аврал авсан. Бүгд яг адилхан нүглээс уучлагдсан. Яг адилхан ариун сүнс ажиллаж байгаа. Миний сүнс том, чи сүнс жижигхэн гэд ийм байхгүй. Петрийн сүнс юм бол тэр хүний сүнс гэх тийм байхгүй. Яг адилхан ариун сүнс ажиллаа хийж байдаг. Харин ариун сүнсний өдөртөмжийн дагуу эзний хэлсүүгийн дагуу амьдарч байгаа хүн бол эзэн ажиллаа хийж чадна. Харин өөрийн бодлыг дагдаг хүн бол ариун сүнс ажиллаа хийж чадахгүй. Ийм хоёр ялгаа байгаа. Харин хүмүүс бол бардан байгаа учраас өөрийн бодлыг дагаад тийм болохоор итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй байгаа. Харин Петр шиг тийм ээ. Эзэн миний нүглийг угааж өгсөн гэвэл би зөвхт болсон. Эзэн ажиллаа хийн гэвэл эзэн ажиллаа хийн. Эзэн бос гэвэл энэ хүн босноо. Эзэн энэ хүнийг хараатай болгох юм бол энэ хүн хараатай болно гэд. Энэ бол үнэхээр амархан. Харин итгэхгүй байвал үнэхээр хэцүү болно. Авралын онол гээл янз бүрийн юм яриад байдаг тийм ээ. Бүтээлчин онол гээл. За хүмүүсээ авралын онол, бүтээлчин онол гэдэг яг тийм нарийн би мэдэхгүй. Харин миний мэддэг нэг зүйл байгаа. Есүс миний нүглийг угаах. Угаасан биз дээ тийм ээ. Сохор хүнийг эзэн хараатай болгосон биз дээ. Харин тэр сохор хүн юу гэсэн бэ? Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Харин миний нүдийг хараатай болгож өгсөн гэж яг баттай итгэж байсан. Түүгээр дамжуулан би хараатай болсон гэж хэлсэн. Үнэхээр эзэн өөрөө ингэж ажиллаа хийсэн. Үнэхээр тодорхой. Бурхан ажиллаа хийвэл. За Петр ч гэсэн ийм болыг мэдэхгүйгээр тийм ээ. Хазгар хүнд тийм ээ. Босод яв гэсэн тийм ээ. Босод яв гэсэн үед нөгөө хүмүүс бүр үсрээл, гуйгээл тийм ээ. Яг л морь шиг тавьчихсан баг. Хөөе тэр хүн юу вэ? Сая нөгөө гуйлаг гуйж өгсөн тэр хүн муу юм шүү гэд. Яаж энэ хүн гуйгээд байгаа юм болоо?
Энэ хүн сая биднээс гуйлаг гүйж байсан хүн штэ. Яагаад энэ хүн алхаад байна? Яаж ингэж байна гэд гайхаад. Тэгээ нөгөө хүмүүс Петр намайг ийм болгосон гэсэд бүх хүмүүс Петр рүү орсон. Тэгсээ Петр юу гэсэн бэ? Израильчуудаа та нар юунд дүүнд гайхна вэ? Бид өөрсдийн хүч эсвэл сүнсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэн вэ? Есүс Христийн нэрээр босоод явахтун гэсэн үед энэ хүн боссоо. Эцэстээ энэ бүх алтрыг эзэнд ингэж өргөж дууссан байгаа. Тэгээд тэр өдөр эзнэрийн боолуудын тоон 3,000-аар ихсэн гэсэн байгаа. Тэр үед үйлдсэн гайхамшигыг биднэрт зөвшөөрсөн. Маш олон хүмүүс сайн мэдээ сонсоод аврал аваад СЛП-ээр дамжуулан маш олон пасторууд аврал авсан. Өнгөрсөн жил би Мексик улс руу яваад СЛП хийсэн. 700 гаруй пасторууд сайн мэдээ сонссон. 4 өдрийн турш тасралтгүй өдөр орой үг сонссон. Би бүр маш чангаар хашгираад халелуя гэж хашгирсан. Тэгсэн мэт тэнд байгаа хүмүүс яахаа мэдэхгүй байсан бүр намайг бүр үнэхээр Бурхны боол гэж хандаж. Үнэхээр тэд нар намайг харж байгаа юм харах юм бол яг л тог гүйж байгаа юм шиг үнэхээр би гайхсан. Бид нэр юу оллоод би одоо юу олоод эзэн та надад ийм гайхалтай ажлыг хийж өгч байгаа юм бэ? Хайрт итгэгч нараа. Энэ газарт Бурхан та бүхэн хамт байгаа шүү. Та бүхэн бүгдэнтэй хамт байгаа. За одоо бид нэр сэтгэлийн нүдээ нээж миний дотор байгаа бодлыг яалгаж үзээрэй. Эзний үг үү аль эсвэл сатааны үг үү? Эзний үгэнд итгээрэй. Тэгвэл эзэн та бүхэнтэй нэг болно. Тэгвэл Бурхан та бүхнээр дамжуулан ажиллаа хийж Петрээр дамжуулан ажилласан шиг. Петрээр дамжуулан эзэн ажиллаа хийсэн шиг. Одоо Есүсийн хийж байгаа ажил. Есүс тэнгэр рүү гарсан ч гэсэн Петрт ариусс орсноор дамжуулан Есүсийн хийсэн ажлыг хийсэн шиг. Яг үүнтэй адилхан өнөө үед ийм Библиэр дамжуулан биднэрт ариун сүнсийг өгч. Петр шиг яг Петрийн үйлдэлсэн зүйл шиг биднээр дамжуулан энэ авралын сайн мэдээг тунхаглах ажлыг биднээр дамжуулан хийж байна. Одоо та бүхэн бүгдээрээ нүдээ нээгээрэй. Бурхны үгэнд итгээрэй. Эзэн бидэртэй хамт байгаад итгээрэй. Ариун сүнс биднийг өдөртөж байгаад итгээрэй. Би яг бодоод үзсэн юм бол бидний дотор бузар сүнс айдсыг өгөөд, санаа зовлон өгөөд нөхцөл байдлыг ч гэсэн өгдөг. Харин эзэн та бүхэнд баяр хөөр өгж байгааг мэдрэх болно. Тэгээ та нар энэ бол бузар сүнс, энэ бол ариун сүнс вэ ингээд та нар ингэж яалгахангаа. Урд нь би бузар сүнсийг дагаж, сатаныг дагаж амьдэрсэн. Харин одоо би ариун сүнсийг дагснаар ингэж өөрчлөгдсөн ингээд. Тэгж Есүсийг хүчтэйгээр илтгэж, Бурхны алдрыг ингэж өргөх гайхалтай ажлыг та бүхний дамжуулан хийн гэдэгт би баттай итгэж байна. Одоо энэ дэлхийн хүмүүс бид нэр гин нүгэлтэй хүн гэх юм бол тэр ямар мунхаг юм бэ гэж баг ярихаар маш олон хүнд сайн мэдээд харагдаж байна. Та нар бодож үзээрэй. Би ч гэсэн үнэхээр ийм агуу ажлыг би өөрөө хийн гэж юусоо мэдээгүй. Харин Бурхантай хамт байх юм бол 38 жил өвчтэй хүн ч гэсэн, сохор хүн ч гэсэн, хатангэр хүн ч гэсэн, үнэхээр Петр ч гэсэн Бурхнаа дамжуулан ажиллахад ямар ч дутах зүйлгүй хүн. Та нар одоо битгий өөрсдийгөө хараарай. Та нарын сул тал, та нарын сайн тал, та нарт битгий найдаарай. Бидний биед ариун сүнс орж ирээд Есүсээр дамжуулан Есүсийн дотор ажиллаа хийсэн шиг одоо бидний дотор ч гэсэн ажиллаа хийнэ. Тэгвэл та нар өнөө үеийн Есүс болж Есүсээр дамжуулан алдрыг өргөж байгаа шиг бид нар ч гэсэн Есүс шиг яг загалмайнаар соологдоог байсан ч гэсэн Есүсийн өгсөн үглээр дамжуулан маш олон хүмүүсийн нүглээс уучлагдаж эзнийг магтахад тийм ажлыг хийхэд та нар ямар ч дутах зүйлгүй хүн шүү. Та нар өөртөө найдахаа болоод эзэнд найдаарай. Тэгвэл эзэн тааны дотор ажиллаа хийн гэдэгт итгэж байна. За залбирая.